За одоо бидний бэлэн маань ч гэсэн бэлэн болчихсон. Манай дахиад энэ дотор шарагдаад. За одоо энэ баг гал дээр одоо өөрийнхөө шүүсийг гаргах гад байж байна. Хоёр талаараа одоо нэлээд сайн шаардсан. Одоо өөрөөс нь нэлээд сайн шүүс гарна. Тэгээд тэр шүүсэндээ өөрөө ингэ болно. За одоо өнөр ямар вэ? Янз юм байна. За одоо эн чинь ямар салат вүлээ? Жимстэй байгаа, ногоотой байгаа, ногоотой. Тэгээд дахианы цээж махтай. Энэ жорыг ханаас авсан бэ? Гэхдээ тэгэл нөгөө өссөн шидэм холиолтгаал төрч үздэг шүү дээ. Тэгж байгаа л өөрөө зохиосон жороо тий. Тэгээд зохиосон гэж хэлчихээр бас. За алим орж ийн. Өөр лир, мандрин, бууцай, амар чи шударгаараа. Нэг салаатыг ер нь дандаа дахианы цээж махаар хийх юм тий. Дахианы ер нь салаатыг ирүүл тэгээд нэг таргалахгүй гэсэн мөртлөө амттай. Бэрцээр амтлаад майонезаа болохоор зүгээр ингийн ямар ч хамаагүй майонезыг давс бэрцээр амтлаад татсан байна. Тэгээд энэ дээрээ жоохон давс игээд татчих. Тэгээд майонезандаа угаасаа амтлагаа хийцэн байгаа юм. Хийцэн байгаа. Нөгөө салаатыг хүмүүс яг нэг мэдрэмжээр хийдэг бах тий. Яг нөгөө цогцдог ногоонууд л хоорондоо байвал юу ч хамаагүй холиол хийгээд тэгээд яг өөрхөн хүссэн юм эдмэр идэхээр хүссэн юм хийж болдог. Надад бол гол нь энэ соусан дээр санагддаг. Тий, соус тий, чухал санаг. Хэрвээ яг амтлагаа бас соуслахгүй бол юу ч холсон гоё салат болох юм шиг санагддаг шин. Манайд өмнө орж исэн ер нь салаатууд их л гоё янз бүр одоо давтагдчихгүй өрнөцөлдөг. Ямар ч салаатнууд хийж байгаа хүмүүс бол ер нь давтагдчихгүй л салаатууд хийгээд байгаа. За ургах нарангийн сүүлийн нэвтрүүлэгт орсон бас салаат бас их гоё амтлагатай байсан. За одоо ингээд салат маань бэлэн байна. Ингээд салат маань бэлэн боллоо. За ийшээ тавлах уу. За өнөөдрийн бид гурван хийсэн юмнууд дуусчлаа. За хийсэн юмнуудаас эхлээд тайлбарлах уу? За тий. Өнөөдөр хамгийн түрүүнд хийсэн юм аа жимсэн гацуур энэ байгаа. Тэгээд аяхан десерт. Энэ их гоё амттай нөгөө алмонд экстракт хийсэн тий whipping кремтэй. Энэ бол маш гоё амттай. Тэгээ бичэнтэйгээ холиод идэхээр бүр их гоё амт гэжсэн. Зүгээр хийж дуусаад харахад бүр аргын шүс асгаа тий авсмар санагдаад. За энд бол нөгөө ширээний гол торт болох одоо шинэ жилийн мелог маань туул маань хийсэн байгаа. За энэ бол ерөнхийдөө энгийн чимгэлттэй. Ер нь л бол гацуур бол байг байна, өвлийн үгэн байна, цасан үгэн байна, happy new year гэсэн юмнууд байна. Цасан ширэг бол байна. Тэгэхээр яг нэг иймэрхүү зүйлсүүдийг эцэгтэй нар хийгээл нэг ийм энгийн торт байхад бол ширэг маш гоё чимнэ. За тэгээд салат бас хийсэн. За Арукагийн өөрийнх нь одоо зохиосон жороор хийсэн салат. За энд болохоор бүтэн дахиад бид нэр хайрлалын тавган дээр яаж хийх вэ гэсэн юуг одоо зааж өглөө. За тэгэхээр энэ дээр бол сарамсны ханд ашиглавал илүү зүгээр. Эсвэл сарамсаа блендер дээр бүр нунтаг болгож жагаад тэгээ зүгийн балантертэйгээ холиод сайхан эхэлж нөгөө нэг амталчаад удаан нөгөө амрааж жагаад тэгээ шарах юм бол зүгээр. За нөгөө бүхэл сарамстай учраас нөгөө сарамсууд маань харлаад түлэгдээд иймэрхүү юм болт юм. За тэгээ бүгдээрээ ямар ч зүйл хийсэн юмудаас амсъя. За би хэлсэн салат авсъя гэж бодчих. Бид хамгийн гоё бүр эдмэр санагдсан юм дахиад байгаа юм да. Өндөр нь юу гоё хайрлын тавганд шарсан гэх өрмөцтэй. Дээр нь их шүүслэг харагдаж байна. За энэ салат бас их өрмөцнийг амтлахаар чихэрлэг
Дахиад нэг амтлахаар дахиад нэг махтай. За дахиад амтлая. Ер нь дахиад нэмэх хурдан болдог шүү дээ. Нийт хэдэн минут жинсэн бэ? Шарах нь бол нэг 20-аас 15 минут болсон. За тэгээд дээдлийн хүндрүүлэгчийг аваад 30-40 минут болсон баха. Баг гал дээр. Тэгээ өөрөөс нь шүүс гараад тэрийг байс гэж асгаад тэгээд хийсэн. Ой зөөлх болсон байна тийм. Бэнцтэй гойжуулсан байсан байна. Шүүслэг болсон байна. За ингээд эцэгтэй нар маань шинэ жилийнхаа үдэш сайхан дахиатай, билуутай. За тэгээд ингээд гоё десертүүд болон салаатууд хийж сурлаа. Тэгээд дараагийн дугаараар бид нар бас шинэ жилийн үдэш хийхээр хоол болон бас өөр төрлийн гэхдээ бас амархан билуу зааж өгөх байгаа. За тэгээд өнөөдөр та хоёртой хүрэлцэж ирсэнд баярлалаа. За тэгээ Sweet Kitchen тэгээ байнгын одоо нөгөө идэвхтэй гишүүн хിവэрэ байгаарай. Өшөө олон одоо сургуульд явуулж олон эзэгтэй нартаас ингээд анхан шатны юмнуудыг зааж өгч те олон эмэгтэйг бүтээлж байгаарай гэж баярлалаа. За тэгээ юуны түрүүнд бас энэ нэвтрүүлэгтээ урьж хариулсан тэмүүлэндээ баярлалаа гэж хэлмээрээ. За тэгээд энэ нэг группийн ер нь ачаар Монголын нийт бүсгүйчүүд те гэр бүлүүд маш сайхан амттан хоолыг бас хийдэг болсон байна. Тэгээд илүү ад жаргалыг гэр бүлтэнд бэлгэлж байгаад баярлалаа гэж хэлмээр өмнөөс нь баярлалаа. За Арико маань ч гэсэндээ зохиогдож байгаа уралдаан тэмцээн гэдэг юм уу те ийм олон нийтийг хамарсан ажилд бол яг өмнөхтэйгээ адилхан ингэ сайн оролцоорой. Тэгээд манай нэвтрүүлэг дээр Queen Kitchen дэлгүүр маань хамтарч ажилладаг. За тэгээд та хоёртоо гарын бэлгийн дамжуулж өгч байна. За баярлалаа. За тэгээд та хоёртоо сайн өнгөрье. Дараагийн дугаарт бас шинэ жортойгоо нэвтрүүлэгт маань хүрэлцэж иж оролцоорой. За тэгээ Ариката баярлалаа. Дараадаа одоо дахиад иж оролцоорой. За ийм гоё нэвтрүүлэгт урьж оролцуулсан Тэмүүлэндээ бас маш их баярлалаа. Тэгээд чиний ачаар би гэртээ одоо ямар хоол хийх вэ, юу хийх вэ гэсэн ямар ч санаа зовох зүйлгүйгээр тэгэл хамгийн орох дуртай өрөө галтгооны өрөө. Тэгэл ороод өнөөдөр тэгээ чиний постуудыг бас сайн хардаг, дөөрэж хийдэг. Тэг өшөө олон мундаг зүйлүүд хийгээрээ дараа дөөрэж хийх болно. Маш гоё үгнүүдийг бид хоёроос одоо сонслоо шүү дээ. Аяг их урам авлаа. За тэгээ үзэгчтэй өнөөдрийн дугаар маш сайхан бол өндөрлөлөө. Тэгээ дараагийн дугаараар бид нар бас өшөө гоё шинэлэг жороодыг хүргэх болно. Тэгээ үзэгчтэй тухлан сүлжүүлсэн баярлалаа. Баяртай.